Сайн байна уу? Намайг Анастасия Бодрова гэдэг. Би бол Нутригийн нэтгэгчимч, мэрэгсэн хоолзойч, нутрициологийн сургуулийн үүсгэн байгуулагч бөгөөд Nutrilite брендийн шинжээч юм. Энэ бүтээгдэхүүнд ордог орц найрлага нь таны эрүүл мэндийг дэмжихэд хэрхэн тусалдаг болохыг харцгаая. Эхлээд бодисын солилцоо болон илүүдл өөх тос биед яагаад хуримтлагдаг талаар бага зэрэг ярьцгаая. Бидний биеийн эс болгоны үйл ажиллагаанд глюкоз болон өөх тосноос үүдэлтэй энерги шаарддаг бөгөөд хэрэгтэй хэмжээнээс хэтрүүлж идэх эсвэл хооллолт тэнцвэргүй байх үед асуудал үүсч эхэлдэг. Бидний бие ашиглаж амжихааргүй хит их энергийг хэрэглэх үед илүүдэл нь өөх тос болон хадгалагддаг. Харамсалтай нь тэнцвэртэй эрүүл хооллон тогтмол дасгал хөдөлгөөн хийж зохих ёсоор нь зохицуулахгүй бол эдгээр өөх тос биед хуримтлагцаар байдаг бөгөөд цаг хугацаа өнгөрөхөд энэ нь биеийн бүтэц, жин, бодисын солилцоонд муугаар нөлөөлж болдог. Одоо уг бүтээгдэхүүний гол найрлага болох дулааны аргаар боловсруулсан Bifidobacterium animalis subspecies lactis CECT 8145 постбиотикийн талаар ярилцгаая. Энэхүү постбиотик нь эрүүл жингээ дэмжихэд тусалж, биедих висцерал өөхийг бууруулдаг болох нь судалгаануудаас харагддаг. Гэхдээ яг яаж ажилтг юм бол судалгаагаар уг постбиотик нь зүгээр л гизээр дамжин өнгөрөө зогсохгүй илүүдл идэвхтэй үйлчлэл үзүүлдгийг харуулсан. Түүнийг энергийн солилцоо болон өөх тосны тархалтад нөлөөлдөг дохиог илгээдэг зуучлагч хэмээн төсөөлж болно. Постбиотик гизэнд орохороо гинжин урвалыг өдөөж өгдөг. Гизний эсүүдээр дамжуулан IGF-ний өсөлтийн дааврын тэнхилгийн дагуу элэг рүү мессежийг илгээдэг. Элэг энэ дохиог хүлээн авч шинэ өөх тос үүсхийг удаашруулж, хуримтлагдсан өөхний нөөцийг идэвхжүүлэн одоо байгаа өөх тосыг задлах үйл явцыг эхлүүлдэг. Эцэст нь дүгнэхэд энэ бүхэн гизэнд үйлчлэх замаар өөхний массыг мэдэгдэхүйц бууруулж, бодисын солилцоог дэмждэг энгийн нэгэн дулаан аргаар боловсруулагдсан постбиотикийн ач тус юм шүү дээ.